За зөвхөн нэвтрүүлэг та бүхнээсээ шууд хүрч байна. Өнөөдөр хөтөлбөртэйгээ хамтаа танд баярлалаа. Одоо харин бид сурагчдтайгаа хамтраад сонирхолтой хин физикийн туршилтуудаас ээлжид мэдээлэл өгөх гэж байна. За студидтэй стори ангийн сурагчд болох Дүлгөөн болон Тинү нарыг урьсан. Өглөөний мэнд сайхан амарцгаасан уу? Баярлалаа. Сайхан амарлаа. Урилга аваад ирсэн баярлалаа. Одоо хичээл нь орж байгаа юу? Орж байгаа. Жилээ аваад ирээд ирсэн. Эхний 2 цаг нь юу ийсэн? Монгол хэл. Монгол хэлээ? Ангийнх нь багш яг юуны багш вэ? Монгол хэл. Тэгвэл яг одоо ангийн багш хичээл орж байгаа байх тийм үү? За та хоёр маань одоо чи 9 дугаар анги гэдэг чинь хин физикээ үзээд хэдэн жил болсон гэсэн үг вэ? 4 жил. 3 4 жил. 3 4 жил болж байна уу? А тэгвэл нэлээд олон сонирхолтой туршилтууд хийж үзсэн байх нэ? Хоёрын хувьд за Тинү тий? Тинүний хувьд яг аль төрлийн туршилтанд илүү дуртай байна? Физик. Яагаад? Илүү сонирхолтой. Тэгээс өөрөө бас физикт илүү дуртай, бодлого дээр бодох дуртай бол. Сайн байна. Бэлгөөний хувьд? Би бас физиктэй дуртай. Ер нь анханасаа та нар ингээ анзаарсан уу? Зарим үед бол үнэхээр хин физикийн хичээлдээ сонирхолтой хүмүүс нэлээд олон байдаг тий. Гэтэ яг нэг та хэдийн үед л яг ингээ туршилтуудаа сонирхолтой байдаг учраас нэг онцлог байна. Бүгдийг нэг анханаас нь дуртай болгосон нэг өөр юм байх шиг байна тийм үү? Танай ангийнхаар нийтээрээ дуртай юу? Харин тий тэгэхээр эн чинь юм багхгүй ялгаатай. Бидний хувьд бол ястаа хин физиктэй сайн хөхтөн цөөхөн байлаа шүү дээ. Ангид ястаа яриг гэж зарим нь үл дүнгээ гаргадаг байх жишээ нь тийм ээ. За одоо болохоор хоёрын маань хэн туршилт эхэлчихье. Тинү. За Тинүний туршилт ямар туршилт вэ? Юу юурыг болох вэ? Эхнээс нь тайлбарлая. Хэрэглэх зүйлсд нь болохоор чийдэн цаасаа ярьцэг тэгээд нөөшилсөн бүтээгдэхүүний лаз хар цагаан өнгөөр бодсон байх хэрэгтэй. Тэгээд термометр. Термометр гэдэг нь нөгөө хэмжигч тийм ээ? Дулаан хэмжигч багч. Ааха. Энэ яагаад заавал хар цагаан байх ёстой вэ? Хар нь болохоор дулаан шингээх хэрэг зориулалттай, цагаан нь болохоор дулааныг ойлгох хэрэгтэй. Ялгаа дээр юм байх нь тийм ээ. Тэгэхээр энэ доторх зүйлсүүд нь өөр гэсэн үг юм уу? Дотор нь зүгээр агаарл. За. За ямар гоё хийгээвэ те яг зориулт юм шиг харагдаж шít. Тэр цаатлах яа болохоор бас өөртөө ийсэн үү? Тий. Эргүүлж харуулж болох уу? Доод суурин давал юу ч байхгүй юм байна тийм ээ? Доод суурин давал юу ч байхгүй. Зүгээр яг залгуурт толбсон чийдэн байх нь. Тий. За одоо яаж ажиллахыг нь харуулъя тэхүү. За. Зя. Тэнцүүлж тавих нь зүг үү? Юу за асах нь ойлгомжтой. Одоо юу болох хэвтэй? Энийг асч авах орно. Одоо хэсэг хугацааны дараа харийнхын температур нь ихсэж цагааных нь маш багаар ихснэ. Хурдны үед арай өөр ихсэх юм байна тийм ээ. Тэрийг Тинүнээ барьчих. Энийг асч авах би туршилтай. Бас зэрэгцэдлэр явах юм уу? За тэгээ тэгвэл. Энэ температур нь өсөж байгаа хооронд хэдүүлээ? За тэгвэл өмнөх температураа харчи. Одоо хэдтэй байгаа юм? Одоо болохоор харна 22-тай. 22 20-тай ах шиг байна. 21 юм уу? Эгчт нь харагдчих. За би харчих. 21 байна. За цагаан нь 21, харна 22. Шууд эхэлж гин өөрчлөлт нь харан төрүүлж нэг температураар нэг цельсиэр ихссэн байна. Тийм байна. За энд юу болох вэ? Би болохоор нөгөө цахилгаан сорон зорны ашиглаж энэ эдрийг өргөх, энэ төмрүүдийг өргөнө, металл өргөнө. За. Юу хэрэг болсон? Яаж хийстэй тайлбарлая те? Цаасаа харцаг тэгээд нэг юм жижиг шүрэг, бүдүүн шүрэг байх болно. Тэгээд зис оромог хэрэгтэй. Тэгээд өөрөө бэлтгэсэн нэг цахилгаан утсан. За. Зис оромог бодлон шүрэг хоёр чинь хоёлаа хоёр өөр металл. Гэхдээ энэ хоёрыг нийлүүлэхээр нөгөө тэр цахилгаан гүйдэлгүй би болгосон. Тэгээд батареас хэрэгтэй. Зис чи одоо хамгийн сайн цахилгаан гүйдэлд дамжуулдаг үстэй. Тийм учраас зисээр ороос юм байна зү? Тийм. За тэгээ батарей хэрэгтэй. Энийг хаанаас авсан энэ суурийг? Нэг тоглоомдоос авсан уу? Тэгс. Энэ тоглоомоос авсан. Тэгээ батарей хэрэгтэй. Батарей хэрэгтэй. Энэ болохоор хөндрүүлэгч. Энэ нөгөө тэхгүй бол нөгөө тэр уртаар болохоор ийшээ ингээ унаад авах болохоор. Энэ ер нь жоохон кран шиг л ажиллах юм ба шүү дээ үндсэндээ. Гэхдээ цахилгаан саранзаа долгионоор дамжуулаад энэ болохоор би 8 дугаар ангид үзсэн нөгөө фишингний даралтын ажил хийсэн. Тэнийг өмнө нь би бас харж ирсэн юм байна. Та хийжлээсэн. Хөдлөгдөх те. За харцгаая. За үндсэндээ яаж ажиллах хэвтэй вэ? За нийлүүллээ. Батарейгаа асаалаа. Нэмэх хасгаар нь нийлүүлж гинэ үү? Тэнгүүт энэ. За одоо доошо тонгоолох байх тийм ээ. Яасан? Жохон хаалах хэрэгтэй байхгүй. Халж гинэ үү?
Энэ жоохон хүчнэл юм даа. Хүчин султаад байна тий. Туршиж үзчихсэн үү? Турш үз. Зүгээрсэн тийм ээ. Энийг холбоод үз. Тэгээ батарей жоохон юу яагаад гэж магадгүй юм байна. Гэтэ бас нөөц батарейтай ирсэн байна оноо дэлгүүнөө ч сайн биш шүү дээ. Танаа 7 хоног тэдүүд орж ийн хин физик нь. Физик нь болохоор 2 удаа. Ингээд өөр. Хим нь бас 1 удаа. Ааха. Одоо тех болгондоо л ихэнхдээ туршилтууд хийгээл явчихд юм байна тий. Гоё юм аа. За аль хэдүүлээ яаж харуулвал зүгээр юм бэ? Одоо харагдчихэв. Оо за ямар гоё юм бэ? Түрүүнд хүчин сулдаад ирсэн юм байна. Батарейных нь тий. Халалт үсэж шүү наа чи. Энэ уус инки. Тийм үү? Газ ялгаа явж байхгүй. Яар тийм байна. Энэ нөгөө тэр уусаас хоронцоор үүссэн болохоор одоо ингэсэн ч гэсэн жоохон татна. Байгаа ахын тийм ээ. Тэгэхээр соронцоо ор ямар нэгэн байдлаар хоригдлогдсон бол хадгалагдчихэд гэсэн үг юм уу? Оо за. За иймэрхүү зүйлсүүд одоо өөр хаана ямар байдлаар бид нар болохоор нөгөө тэр төмөрлөлийн үйлдвэр дээр нөгөө тэр төмрийн сегмент дээр том нөгөө төмрүүдийг өргөхөд энэ тэрийг өөр болохоор нөгөө тэр энэ нөгөө хий шингэдийнх нь болохоор нөгөө машины эрүүл тоормсны шингээ идэрдэг байна. Одоо манай энэ телевизэд байгаа урт өндөр камерууд бас ийм хийн даралттайгаар ингэж дээшээ өргөгдөж болгох юм байна. Хүн нөгөө нуруугаараа шууд байнга хүнд юм өргөдөж бол. Ер нь бол нэлээд олон байд юм те техник технологийн юмнуудад. За туршилт амжилттай боллоо. Баяр хүргэе. Дэлгөө сайн байлаа. За манай тэнэнийх яаж вэ? Температур өсөж үү? Оо янзын өссөн юм шүү дээ. Зааж байгаарай. Би энэ талаас нарчээ. 26 долларууд өгч чинь харна. Харин нөгөөх нь 24 дээр цагаана. За энийг тайлбарлая те. Яагаад ингэж байгааг? Яагаад ингэж байгаа вэ гэхээр хар өнгө нь болохоор гэрлийг нэгж тусгалгүй бүхэлдэн шингээж авдаг. Тийм болохоор хар бараандуу харагдаг хар өнгө маань. Харин цагаан өнгө маань нэгийг шингээлгүйгээр бүгдийг тусгаж ойлгодог. Тийм болохоор цагаан өнгөгүй юм шиг харагддаг. Тэгээ тэр үднээсээ нөгөө дуу шингээж байгаагаа за чинь харуулах гэдэг. Одоо харагдчих. Нөгөө юуны дэм өөрчлөлтийг харуулах гэдэг. Тэгээ тэр ч үднээсээ гадаргууг нь хараар будсан онцлог нь тэр байх нь. Тийм ээ? Одоо энэ бол өөр хаана ашиглагдаж байна бидний амьдралд? Манай монголчууд эртнээс хар өнгө дулаан шингээдэг гэдгийг мэдээд нэг зэстэд өвчин тусангууд хар алчуураар давсан дээрээ тавьж хүүтний шингээж авдаг гэсэн. Нэрээ тэгдэг те. Өөр ч юу хэдүүлээ. Өөр нөөс нэг 100 хүмүүс нэг цагаан уц хөмсдөг. Тэгээ өвөл бас хар уцаас хөмсдөг хүмүүс. Хар уцаас өмсдөр нь нарны элчиг бас сайн шингээж авах юм тий. Арай дарахгүй байхад бол тэр нөгөө хар даваагаар бас юу яадаг тийм ээ. Нөгөө уушиг энтэр одоо хатгаа энтертэй хүмүүс нэг эртний нөгөө нэг арга байдаг шүү дээ. Адууны өөхөлөө. За би бас жаахан андуурч иж магадгүй шингээгээд тэгээ ингээд бас ингээд жин тавихаар уушгинд нь сайн байдаг гэдэг идэдг юм билээ. Бас сонсч л байсан. Тэгтээ одоо яг туршиж үзээгүй л дээ. За тэгэхээр өөрөө хар өнгө илүү дулаан шингээд. Тийм байна. За үнийг ингээд нотолч чадлаа. Баярлалаа та хоёр та. Баярлалаа. За тэгэхээр бид үзэгчдээ дүлгөөн болоо тэмнүү нартайгаа уулзууллаа. 9 дугаар ангийн сурагчид маань энхүү 2 төрлийн туршилтаа амжилттай харууллаа. Гэхдээ ингээд туршилт болгон өөр ингэсэн зөвхөн нэг зүйлийг биш нэлээд олон зүйлсүүдийг дамжуулж харуулж байгаа хэвээр. Одоо жишээ нь энэ бол одоо цахилгааны утсыг өөрөө одоо хасах нэмэхээр нь холбоно, тэгжээж гүйдэлд дамжнаа ч гэдэг юм уу. За тэгээ соронзон оронг үүсгэхэд юм 2 төрлийн металлыг хийгээл тэгэл энэ тодорхой хэмжээнд хүчтэл өгөх юм бол ажиллана ч гэдэг юм уу. За тэгээ саяны эн чинь юуны хүч хэлээ? Хин шингэний даралт. Хин шингэний даралтын хүчийг бас ингээ харуулсан гэдэг юм уу. Туршилт болгоо өөр ингэсэн олон зүйлүүдийг ингээ хүүхдүүдтэй шууд ойлгуулж яадаг. Тэгээ хүүхдүүдийн хувьд бол ингээ дандаа шууд томьёо ингээл хараад бодлого бодоод ахасаа илүүтэй тэгэл олон төрлийн зүйл чэйжлээд ахаас илүүтэй яг энэ мэдчлэн туршилтаа ойлгоод авах сонирхолтой байдаг бах тийм ээ. За манай тэнүүний ч гэсэн туршилт сонирхолтой байлаа. Баярлалаа. Баярлалаа. За